Өдрийн мэнд бодиттой сурвалжлагыг бид өнөөдөр иргэдийн харилцаа хандлага хийгээд өнөөдрийн бидний ёс суртахууны хувьд суртахуун нь бидэнд ямар их эрсдэл авчирч байгаа вэ гэдэг сэдвээр бэлтгэн хүргэх гэж байна. Тэгэхээр энэ бол Баянгол дүүргийн 8 дугаар хороо. Яг миний ард байгаа энэ байшингийн 6 давхрын давхарт бол гал гараад 7 настай хүүхэд гэртээ ганцаараа байж байхдаа угаартаад харин нийслэлийн онцгой байдлын алба хаагчид бол ирж авраад 7 давхрынх нь цонхноос олсоор доошо бууж хүүхдийг авраад эмнэлэг төрсөн дуудлага өгөөд эмнэлэг төргээд гэр бүлийнхэнд нь мэдээлэл өгөөд ажиллаад яг дууссан багт бид ирсэн байгаа юм. Тэгэхээр нэг төрөнд энэ асуудлаар эхлэе гэж бодож байна. Сайн байна уу? Сайн байна. Тэгэхээр нөхцөл байдал ямар байв? Ер нь чухам юунаас үүдэлтэй гал гарсан байж болох вэ? За өнөөдөр одоо өглөө 10 цаг 10 минутанд мэдээж шуурхай удирдлагын төвд Баянгол дүүргийн 8 дугаар хороонд 16 дугаар байрны 6 давхарт гал гарч байна гэсэн дуудлага ирсэн. За гал унтрын хангийг одоо 6 км газрыг нэг 8 минут болоод хүрэлцэн ирсэн. Хүрэлцэн ирэхэд бол энэ дотор нь хүүхэд байгаа гэсэн мэдээллийг бол авсан байж байгаа. Ингээд тэгээд дээд манай албаагч нар бол дээд давхраас нь бол аврах ус ашиглан бууж энэ галыг унтрааж тэр хүүхдийг бол аварсан байж байгаа. Хүүхэд бол угаартсан байдалтай байсан. Биеийн байдал бол хацсангууд дунд зэрэг. Тэгээд энэ хордлогын төв рүү бол эмчилгээнд ингээд явсан байж байгаа. Гамшиг осол хилж ирэхгүй хийсэж ирдэг гэдэг үг бий. Гэхдээ гамшиг ослыг гараараа даллаж хэнэггүй байдлаараа бийжүүлдэг явдал бидний дунд бий. Аливаа асуудалд анхааралгүй хандаж хэсэгхэн хугацаанд хэнэггүйхөө орхиснос үүдэн гарсан осол гамшиг ганц нэгээр хэмжигдэхгүй. Эрсдэлнийг бүрээр жишээ авч энэ сэдвийг учирлая. Хот хоорондын зорчигч тээвэр үйлчлэгээний талаар иргэд сайн дүн тавьж байна. Гэтэл гэртээ харих замдаа гинтийн осолд орж амиа алдсан гэмтэж бэрцсэн иргэд олон. Нэг жилд дунджаар зам тээврийн ослын улмаас 600 орчим хүн амиа алддаг. Энэ бол манай улс шиг хүн ам цөөтэй орны хувьд том тоо. Энэ бүгдийн цаана үрээ алдсан их хүн, ээжээсээ хагтсан үр, хани алдсан ихнэр хүн гэд хагцал зовлон давлгаална. Гэтэл тээврийн үйлчлэгийн эрхлэгчид ийм зүйлээс урьдчилан сэргийлээд байгаа ч Монгол хүний хэнэггүй бас танилын нүр халуун гэдэг харилцаа хандлагаас эрсдэл үүсдэг. Тэр чинь бас хэцүү шүү дээ. Одоо яг ингээд одоо орон нутгаас орж иж байгаа тэргүй те замын одоо хүндүүрээд одоо шилбэл баялагын автобус ингээд одоо цаанаас 36 хүнтэй гараал ирж идэл наашаа явж байгаа дамжин өнгөрч байгаа нэг сумаас ч юм уу хоёр хүн уйлж унжаач ч юм уу одоо жолооч бас янз бүрийн байдлаар тийм ээ жолооч үнэхээр болохгүй гэтэл одоо эсвэл хүнээс орчлаа хүний бие юмудлаа яаж игээ даргалаа яваач гэдэг манай монголчууд бас хэцүү шүү дээ. Тийм нэг өөрсдөө зөвхөн эсвэл миний аймнаас би тавлаг тухтаа явах гэхээс илүү цаг хугацаатай уралдаж тийм ээ ингэж явах байдлаар одоо нөгөө тухайн жолоочод ингээд дарамт маягийг үзүүлэх. Тэгээд тэрнээс нь болоод хүн чанар гэдэг юм аа бас нэг ганц хоёр хүн илүү суулгачдаг юм тохиолдол байна л да. Өнөөдрийн байдлаар бол манай дээр бол оюутан сурагчдын хөдөлгөөн ихсээ зорчигч уцгал ерөнхийдөө нэмэгдсэн. За одоо удахгүй ингээд Усын баяр наадам, аймаг сумуудын ойн баяр гэдэг ерөнхийдөө бол ачаал бас ерөнхийдөө ихсэн. Саяхан одоо бүр 8-наас эхлээд одоо хүүхдийн сургуулийн хүүхдүүд харж эхэллээ. Тэгэхээр хөдөө бас маш их бага насны хүүхдүүд явж байна. Тэгээ энэ дотор бол бага насны хүүхдүүд орсон байгаа. Тэгээд одоо манай иргэд чинь бас нэг хүндрэлтийн асуудал хэцүү байдаг шүү дээ. Яг амьдрал дээр бол одоо жолоочийг одоо шахалт маягаар одоо ингээд тантиг мэдгээр юм байдаг юм уу? Эсвэл уйлж унжааж байдаг юм уу? Эсвэл замаас нь дараас нь гөөж жижигэргэж байдаг юм уу? Одоо ингээд суудал дүүрчээд байхад пледэ бичүүлээгүй ээжээж одоо аваад яваатаач одоо суугаа явчих гэдэг юм уу? Эсвэл одоо машинд нь орж суучаад одоо боохгүй би явахсан одоо өнөөдөр л явахгүй болохгүй гэдэг юм. Энэ хүүхдийг эсвэл аваа яваатаач гэдэг юм уу? Ийм байдлаар бол одоо замаас уусан гэд хүн суусан ийм таамаглал байгаа. Энэ бол анхныхаа одоо энэ шалгадаг цэгээсээ энд төвөөсөө зүгээр одоо суудлаараа одоо шалгагдаад ингээд гараа явсан тэр маань замд ингээд одоо 2-3 зорчигч ингээд нэмсэн иймэрхүү байж өнөөдөр энэ одоо зүгээр байнгын болчих гээд байна л да. Ягаад өгтөн зэрэг тодорхой цэг дээр байдаг шалгалтыг өнгөртөл таксигаар аваачаад таньдаг жолооч ч гэдэг юм авааччихаа тэгээд өнгөрчөнгүүт нь суулгадаг юм байгаа. Тэгэхээр энэтэй холбогдуулаад бид нар яаж байгаа вөхөр 97 сарын 1-ээс эхлээд бид нар яах вөхөр Монгол улсын хэмжээнд байгаа бүх аймагуудын постуудыг байнгын ажиллагаатай болгоод эхэлчихэж байна. Аль нэг постн дээр юу болсон бол бүр орлогын бүр Улаанбаатар хотоор нь тооцож бид нар авна. Одоо юу гэдэг замаасаа суусан юмаа гэдэг ойлголт ерөөсөй байхгүй. Албан ёсоор замаасаа хүн суулгалаагүй л жолооч манай төв диспетчертэй холбоотой байгаа. Хэрэг хүн сууж болно шүү дээ. Ягаад болохгүй гэж болно. Суудлал нь гүйцээгүй дутуу одоо юу гэдэг 5 хүн суудал дутуу байсан чи 3 хүн сууя замд яах юм бол албан ёсоор мэддэгдээ цаашаа аваа явчих болно. Энэ бол нээлттэй. Хүн дамжин өнгөрөх мэдээж Баян хонгор явж байхад Өөрөнгөгаар дайрна. Өөрөнгөө дээрээс Баян хонгор руу явах хүн байгаад автобусны суудлынхаа тав байж байгаа юм бол явах хэрэгтэй. Билетээ бичүүлээд цаашаа явах хэрэгтэй. Энэ бол зорчигчдын маань давуу нэг эрх нь байх хэрэгтэй. Тэрнээс
суудлын тоонд гүйцсэн байж хад нэмээд л дундуур хажуугаар нь баах улсууд чихүүлээд ингээд аваа явах юм бол хэцүү бас хэцүү. Энэ бол болохгүй гэсэн. Сүүлийн жишээг авч үзье. Улаанбаатараас улсын чиглэл зочиж явсан автобус Архангаа хотонтод тосолдож 13 хүн эрүүл мэндээрээ хохиж ард нь үлдэж байгаа хүмүүс ч айдас төгшөрт автсан. Гэтэл осол гарсан шалтгаан нь бас л хэнэггүй байдал хариуцлага ухамсарлаагүй ажилчнаас улбаасан гэх. За саяны манай тээврийн эсэл дээр бол ээлжийн жолооч яваагүй эмчилэл гарсан. Ерөнхийдөө бол ээлжийн жолооч 500 км-с дээш бол бид нар бүх одоо тээврийн хэрэгслүүдтэй бол ээлжийн жолоочтой явуулдаг. За яг саяных дээр бол бас л одоо энэ зөрчил давтагдаад шалган бүрдэх пост өнгөрөөгөөд ээлжийн жолооч нь одоо яхаар гар гэрийн байдал гарлаа гэж хэлээд буусан байгаа. Тэгээ тэрийг бидэрт мэдэгдээгүй. Тэгээ яг ноцол гарах үед тухайн үед бол ээлжийн жолооч байхгүй байсан юм гарсан. GPS нь юу гэдэг сүлжээ урагч юм уу сагдаг өөрсдөө салгадаг байх нь тохиолддог. Ерөнхийд нь зүгээр ер нь бол байхгүй л дээ. Зарим тохиолдолд бас нөгөө техникийн гэмтлээс болоод тэр салждаг гэдэг юм би. Тэр нөхцөл бол жолоочд тухайн үед би яг тэнд явж ингээд байнгын мэдээлэл өгдөг. Наагч 24 цагаар манай яг энэ төв дээр одоо 24 цагийн тээвэр суулж ажилладаг. Тэд нар бол яг замд явж байгаа тээврийн ажлыг яаж явна тийм ээ. Яг одоо хэрвээ шүлжээ дасрах юм уу эсвэл шүлжээнд нь гэмтэл гараад одоо зарим нэгэн зорчигч хүртэл одоо тэрийг наашаад оролцчихж шít. Автобусанд явж байгаа тэр юм ин оролдоод юм ин буруу зүрөө тарчдаг ч юм уу юм хөө гардаг. Тэрнээс нь болоод одоо нөгөө мэдээлэл өгөхгүй болчдөг. За тэр тохиолдолд жолооч ерөөсөө шууд 24 цагийн төврөг уцтай тайлныг одоо орно гэж байна. Би яг тэнд явж байна. За эсвэл одоо зогсох гэж байгаа бол яг тэнд цаадчлаа инглик гэдэг юм мэдээлэл нь байна болчдөг. За урьдчилсан байдлын дүгнэлт нь одоо гарсан байна. Урьдчилсан байдлаар жолооч үргэлжсэн гэсэн ийм юу гарч байгаа. За мэдээж олон зөрчлүүд гарсан. Мэдээж Улаанбаатараас гарахдаа бүх постууд дээр ээлжийн жолоочтой байсан. Ээлжийн жолооч нь үнэлгээ шалгуулад бүх юмудаа хийгдээ явуулсан байна. За Улаанбаатараас гараад хүний тоо 30 хүнтэй байсан 39 хүн болд нэмэгдсэн. Ээлжийн жолооч байхгүй болсон байна. Гэх мэтлэнгийн зөрчлүүд их гарсан. Ийм зөрчлүүд бол оюутны үеэр их гардаг. Та нар мэдж байгаа. Одоо яг гэвэл оюутны зуны амралт эхэлж байна. Улаанбаатар хотоос орон нутгаар авж байгаа юм дээр ачаал ихсэж байгаа. Гэтэн зэрэг эндээс үүдээд олон хүн авч явах мөнгө төгрөгөө жахаа авах нь ч гэсэн ийм бодолтойгоор ер нь намар орон нутгаас Улаанбаатар руу явдаг. Ийм ачааллын үед юм гардаг нийтлэг зөрчлүүд л дээ. Энтэй холбогдуулаад үндэсний төв яаж байгаа вэхээр өнөөдрөөс эхлээд замын цагдаагийн газартай хамтраад хотын дөрвөн чиглэлд байнгын пост гаргаж байгаа. Үндсэндээ хариуцлага гэдэг зүйл бидний нийгэмд яриа төдий болчиход байгаа нь үүссэн нөхцөл байдлаас харагдана. Хариуцлагаа сайжруулна, хариуцлагатай бай гэж ярьдаг ч хөрсөн дээр буусан нь ховордвол хариуцлага гэдэг нь цаасан дээр бичсэн үг амнаас гарсан аваа болчиход байгаа юм а. Дээдс нь судлаа олохгүй бол доодс нь гүйтлээ олохгүй гэх. Автотээврийн осол гэмтэл олноор гарч байгаа энэ тохиолдлыг хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос тайлбарлахдаа хот хоорондоос ирж байгаа хулгай тээвэр эрхлэгчд маань өөрсдөө одоо дөнгөж жолооч болцоод баг 1-2 онжоод баг хот руу хүн тээвэр сонирхолтой болцсон. Янз бүрийн хүмүүс хот руу явахдаа л одоо бензинийхаа мөнгө болох зорилгоор л одоо хүнээс сулгацдаг. Тэгээд энэ нөхцөл дээр чинь одоо хурд тэтэрүүл тавьдаг. Тэгэхэд л одоо хурд тэтэрүүлсний бол бас зам дээр ослох гараад 400 гаруй нас авчлаа шүү дээ. Гэтэл өнөөдөр иргэд энийг өнөөс ойлгохгүй. Монголчууд та сайн явж ирүү гэдэг асуудаг болохоос та хурдан явж ирүү гэж хэдээс асуудаггүй. Тийм учраас би бас энэ нийт ард түмдээ иргэдэд ханд хэлмээр хот хоорондын тээврийн эрхлэлт бол баталгаа чанарын стандарт шаардлага хангасан тээврийн эрхлэлээр 70 км-с илүү хурдтайгаар дотоос хурдтайгаар мэрэгсэн жолоочоор үйлчлэг явуулж байгаа. Тийм учраас өнөөдөр тэр өөрсдийнхөө аюулгүй байдал, аймнаас эрүүл мэндэд хамгаалах үүднээс одоо хот хоорондын зочид тээврийн үйлчлэгээр тээврийн одоо үйлчлэгээр үйлчлэх шаардлагатай байна. Нэрээ сайн явж ирвүү гэж асуудаг болохоос хурдан явж ирвүү гэдэг асуудал өрсөн байхгүй. Гэхдээ өнгөрсөн онд гарсан Сүхбаатар осол, сая гарсан улсын ослуудыг харахад бол дандаа л зохих бүх шаардлага хангасан энэ автобус. Тий, одоо ер нь бол сүүлийн үед гараад байгаа яг хот хоорондын зочид тээврийн үйл ажиллагаа явуулсан автобуснаас бол одоо тэр дайчин сөх одоо тэр нодлон гарсан осол энэ хоёр л одоо яг гарч байна.
Яг бүх ослын их бол 0-100-ны хэдүүл байгаа. Одоо энэ хоёр л асуудал одоо хотоорын хоорондын зочид сервистэй холбогдолтой асуудал эргэж штэ. А бусд нь бол дандаа тэр орон нутгийн замд одоо иргэдийн одоо тээврэгч одоо жавлгаа гаргасан ослоож байгаа. Яг хотоорны тээврэгчлэхэд тийм л хоёр асуудлыг таах ойлгож байгаа штэ. Тэрнээс л одоо хотоорны тээврэгчлэлээр осло гаргасан бол хэвлэлийн мэдээллийн байгууллага бүх хүмүүст мэдээлэгдэх ёстой. Өнөөдөр л одоо холбооны мэдээлэлээр тэр энэ сквадрын автобус одоо сая Архангай хамт гарсан энэ хоёр асуудал байгаа. Жолооч, зорчигч, кондуктороос эхлээд дарга даамал сайд хүртлээр хариуцлагатай байх ёстой. Үргэлжлээд цааш нийгмийн өөр нэг хэсэгт үүсч буй хариуцлага хандлагын асуудлыг хүргэж байна. Ээж аав бүр хүүхэдтэй хайртай. Гэхдээ багахан анхаарал туцснаас үүдэн балчир үрс эрсдэл орж өгөөг анхааруулъя. Энэ бол бидний хандлага хариуцлагаас үүсдэг ээлжид эрсдэл. За тэгэхээр өрн талаан цаг уусантай холбоотойгоор ер нь бага насны хүмүүс зам дээр улслыг толбогдох бол нэлээдгүй ихсэж байгаа. За энэ хүү шалтгаан өгсөн гэх юм бол мэдээж за сургууль цэцэрлэг амарсан, за эцэг эхчүүдийн хүүхдүүдэд тавих хараа хяналт суларснаас болоод өнөөдөр хүүхдүүд маань тээврийн зорчих хэсгээр тоглодог, эсвэл ундаг дугуйтай одоо годом замд хамаагүй үлгэнд орсон улмаас зам дээр улслыг толбогдох бол ихсэж байгаа. За тэгэхээр өнгөрсөн жилийн эхний 5 сарын байдлыг энэ жилийн 5 сартай харьцуулаад үзэх юм бол нас оролт бол нэг тохиолдолд ихссэн байгаа. Нийт Улаанбаатар хотын тухайд бол за өнгөрсөн жил бол 4 хүүхэд нас орж исэн бол 5 болоод нэг хүүхэд ирсэн бол за гэмтсэн хүүхдийн тухайд бол 421 байсан бол 418 болоод за нэг 3 тохиолдолд бол буурсан үзүүлэлт бол гарсан байгаа. Гэхдээ энэ тоо маань цаашдаа бол ихсэх тийм төлөв ажиглаж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол за эцэгчүүд маань хүүхдүүд бага насны хүүхдүүд ялангуяа одоо хүүхдүүд тоглох юм тоглоомын талбай хүрэлцэн юм уу та үүнээсээ болоод яг миний төрөмийн хилдэг тээврийн зорчих хэсгээр тоглодог. За замын хөдөлгөөний дөрмийн мэдлэг дутамгаасаа болоод одоо зам тээр усрыг толбогдох бол нэлээдгүй тийм бүртгэх хандлагатай байна. Нөгөө талаас эцэгчүүдийн хандлагын тухайд нэг жоохон ч гэсэн хинэггүй байдал. За ингэ байж байгаа зүгээр өгдөг гэдэг үүднээсээ хандж байгаа гэсэн асуудал бас гарч байна. Аа тэглгүй яг ер нь одоо ингээд ажиглагдж сүүлийн үед ажиглагдаад байгаа нэг тохиол байна л да. Өнөөдөр юу гэдгийг тээврийн дотор эцэгчүүд хүүхдийг маш буруу тээвэрлж явдаг. Өөрөөсөө ямар нэгэн байдлаар тийм сайн үлгэр дуурайлыг үзүүлдэггүй. Одоо муу үлгэр дуурайлуудыг маш ихээр үзүүлдэг. Үүнээсээ болоод хүүхдүүд маань яг эцэг эхчүүдийнхээ гаргаж байгаа тэрхүү үйлдэлийг яг даган дуурайдаг. Яг үүнээсээ бол зам тээр услыг өрөвдөд байгаа. Тэгэхээр өнөөдөр эцэг эхчүүдээр хүлээлгдэг одоо эрх зүйн орчин хүртэл манад бол дутагдaltaй очир дутагдaltaй байгаа. Үүнээсээ болоод зам тээр услыг хохирчнод хүүхдүүд л байгаа гэсэн юм одоо гасан байна. За Ер нь одоо энэ ус руу явж явсан автобус Архангайд уцалдсан явдлыг харсан ч тэр нэг танилын нүүр халууч гэдэг юм уу, ажилдаа жоохон хайн хандагч гэдэг юм уу, нэг энэ асуудлаас болж бас өнөөдөр нийгэмд гарч байгаа эрсдлүүд нэмэгдэж байгаа юм шиг дүр зураг харагдаж байна. Энэ дээр таны жишээ нь байрсан байдаг. За яг танилын нүүр халууч гэдэг юм уу, эсвэл одоо нэг ер нь тиймэрхүү тохиолдлоос гарсан юмнууд одоо цөөхөн л дөө. Ер нь бол одоо юу гэж үзэж байгаа нөхөр би түрүү хэлээд байна шүү дээ. Одоо ингээд микроавтобусны жолооч одоо ингээд жишээлбэл одоо бид нэр хүн баачаа төвлөгч өмжөрсөн жолооч өсгсөй л тийм ээ. Тэг чин за ах нь одоо ингээд ардаа амьдралтай эхнэр хүүхдтэй одоо ингээд чекэл ингээд явж байгаа мөнгө олохгүй явж байгаа хүмүүс ингээд тэгдэг манай хүүхд өвчтэй тийм учраас би мөнгө олох хэрэгтэй гэж гэх юм уу. Ийм байдлуудаас ингээд тэр харилцаа үүсэндээ. Тэгэхээр тэр микроавтобусанд 14 хүн суух хэвээр тэр том авто автобусанд 47 хүн суух хэвээр бол тэргээрээс суухгүй бол тэрнээс ачаа хэтрүүлснээ болоод тэр тээврийн хэрэгсэл маань одоо зам дээр үүсч гарч ирсэн аюул саадыг үед тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авах үед одоо нэг одоо хүний ачаа хэтрнэ гэдэг чинь тэр чинь доотлон 70 кг боддог тийм. Тэгэхээр 4-5 хүн одоо 10-аас дээш хүний ачаа хэтрүүлэх чинь хэдэн 100 кг ачаа болоо явчих шүү дээ. Инхээр нөгөө тээврийн хэрэгсэл маань зогсох газараа зогсож чадхаа болоод ингээл бас л нөгөө зам тээврийн осол гарах нөхцөл утга нөхцөл болоод байгаа юм байна. Энийг л манайха сайн ойлгох хэрэгтэй. Тийм ээ. Цагдаагийн байгууллага ерөөсөө энэ тавьж байгаа шаардлага маань юу гэвэл ерөөсөө л энэ зам тээврийн осол эрсдэл бусад энэ эрсдлүүдээс л энэ иргэдийг хамгаалах гэдэг хөдөлгөөнд оролцох шүү дээ. Хамгаалах гэдэг л ажиллагаа шүү дээ. Тийм ээ. Тэрнээс тэр хүнийг торгох гэсэн, журмлах гэсэн ямар нэгэн тийм юм байхгүй. Үнэхээр одоо болж өгөхгүй одоо маш бүрэн бос тээврийн хэрэгсэлтэй тийм эсвэл одоо согтуу явж байгаа эсвэл одоо жолооч тээврийн эрхийн өмнөлттэй хэсэг нь үл мэдэгдэх явж байгаа ийм хүмүүсийг бол журмлахаас арга байхгүй, торгохоос арга байхгүй. Яагаад вэ гэвэл эдгээр гаргаж байгаа зөрчлүүд нь энэ зам тээврийн осол эрсдэл тэр хүнийг оруулах өндөр магадaltaй учраас. Одоо ингээд сүүлийн үеийн өглөөний ингээд замын цагдаагийн газрын статистик мэдээ баримтаас харахаар тийм ээ. Энэ тээврийн хэрэгсэл дотор тээвэрлэгдэж явж байгаа битэж гинтсэн хүүхэд. За мөн
тэр тээврийн хэрэгслээр очиж исэн хүмүүс ингэж битэх энэ хандлага маш их байна. Энэ мань юунаас болоод байна гэвэл ерөөсөө л нэг хамгаалтын бүс тийм. Одоо жишээлбэл ингээл өнөөдөр өглөөний рафтыг ингээл харахад 3 хүүхэд зөвхөн тээврийн хэрэгсэл дотор явж байгаа бэрцсэн. Энэ мань ингээ юунаас болоод байна гэдэг ингээ харахаар нэг зөвхөн тусгай зорилтын суудал хэрэглэх хэрэгтэй тийм үү? Жолооч мөн хамгаалтын бүс хэрэглэх хэрэгтэй. Ийм зүйл хэрэглүүлээ үүсвэлж эдгээр хүүхдүүд зам тээврийн яслыг хоригч болох юм тоо өсөд байгаа. Тэгэхээр энийг бас цагдаагийн байгууллагын албаагчдын шахал дарамтаар биш эцэг эхчүүд маань тийм. Одоо үүнээс гарах үр дагавар нь бол хэн бүхэнд ойлгомжтой байна шүү дээ. Бид нэр хүүхдүүдэд эрүүл энх одоо боожулж байх ёстой байтал чинь тээврийн хэрэгсэл одоо нэг туулгал дээр очиж зугаалахын хооронд хүүхдэд дахид дутуу болгочих юм уу амнасыг алдах ийм эрсдэлтэй бол бид нар явж байгаа байхгүй. Тэгэхээр энийг одоо маш сайн ухамсарлаад энэ хамгаалтын бүс болон энэ тусгай зорилтын суудлыг бол одоо маш хурдан хэвших хэрэгтэй байна тийм ээ. Тэгэхээр одоо бид түрүү хэлж цагдаагийн байгууллагын заавал тийм дарамт шахалтаар өөрийнхөө хүүхдийн амнасыг хамгаалах биш. Өөртөө одоо өөрсдөө ухамсараар нэгдүгээрт хоёрдугаарт энэ хууль бусад одоо нэг органик хууль тогтоомжоор өөрсдөд нь үүрэг өгсөн байгаа. Энийгээ биелүүлээд явах юм бол одоо бас энэ эрсдлээс нэг тодорхой хэмжээгээр хамгаалагдчих боломжтой юм. Сайхан зүйл маш их чармаалтын үр дүнд бий болдог. Харин муу зүйл зүгээр л гараад ирдэг. Эрдэмтэн демократ нэгэнтээ ингэж хэлсэн түүхтэй. Сайхан амьдрал бүтээхийг эрмэлзэж ажил хөдөлмөр эрхэлж байгаа эцэг эхчүүдэд энэ үг хамаатай. Сайхан амьдралд тэмүүлэх зураа гэртээ харах хөнгөө хүүхдээ үлдээснээс үүдэлтэй хичнээн хүүхэд эрсддэг. Цоочтой хаалганы цаана үлдэж буй багчууд ганцаараа байхад зүгээр гэсэн хандлагаас үүдэн эрсдэл тунд аж төрсөөр байгаа нь энэ явдлаас харагдана. Гэртээ ганцаараа байж байгаад яг гал алдчихуу. Ер нь яг яасан? За яг гэртээ бол ганцаараа байсан. За гал алдсан шалтгааныг бол одоо цагдаагийн байгууллага шалгаж тогтоох байх. За ер нь бол энэ амралтын өдрүүдээр бол нэлээд бас гал төмрийн нөхцөл байдал хүнд байлаа. Тухайлбал юу гэхээр энэ бар саяр худалдааны төвийн бас нэг павильоны урдлын хэсэг шатлаа. За нэг эсхийний үйлдвэр шатлаа. За мөн одоо Viva City хороолд юу айлын бас нэг өрөөнд гал гарч тэр гоо сайхны иргэдэл бас тесэрлээ. За мөн Баян зүрх дүүргийн 8 дугаар хороонд бас нэг айл шатаж 2 хүүхдээ хамт ингээд бас түлэгдсэн гих мэт ийм галт өрөөд бол гарлаа. Тэгээд одоо ингээд харж байхад энэ хүүхдүүдийн ерөнхий боловсролын сургуулийн амралт ихэлсэн нэгдүгürt. Хоёрдугаарт энэ дулаарч байгаатай хит халт болж байгаатай холбогдуулаад энэ эцэг эхчүүд маань үр хүүхдүүдэд харгалзан асрах хөнгүүгээр ингээд гэртэн цоошлох юм уу үгүй бол одоо гадуур ингээд явуулах нь одоо тэр ямарваа нэгэн гэмтэр юм аюулт үзэгдлийн бас зориос болох тэнд өртөх ийм магадлал өндөр болж эхэлж байна. Тэгэхээр иргэд маань энэ дүгэн дээр бол нэг сайн анхаарах хэрэгтэй. За одоо энэ халт болж байгаатай холбогдуулаад энэ гол дээр бас юу яах зорчихгүй байх тийм ээ. Согтууруулах хундаа хэрэгс үедээ бас энэ усанд орохгүй байх, усны осолдох, өртөгдөх энэ аюулаас бас иргэд өөрсдөө бас хамгаалаач гэж хэлмээр байгаа. За мөн хуурайсан үед энэ ногоон бүсэд бас зорчихгүй байх. Бас иргэдэд анхааруулж байна. Мөн амралтын өдрүүдэд бас Чингэлтэй дүүргийн 19-р хороонд бас энэ жижигтийн төслөнд бол бас ойн төмөр гарсан байж байгаа. Энийг одоо унтраах үйл ажиллагаа одоо бол явагдаж байна. Гэх мэтээр иргэдийн өөрсдийн санамсар болгоомжгүй байдлаасаа үүдэлтэй галт төмөр түүнд өртөх энэ магадлалууд бол өндөр байгаа учраас иргэд маань үүнд анхаараач. Анхаарал болгоомжоо бас төвлөрүүлээч гэж нийслэлийн онцгой байдлын газраас сэрэмжлүүлж хэлмээр байна. За юу энэ бүх осол эрсдэл хамшиг аваад үзэх юм бол зам байдалтай нь холбоо л доо. Багахан хинэггүй зан жижигхэн танилын нүр харсан тэр үйлдэлээс болоод ч юм уу эргээд хүүхдийн амнаас эрсэддэг их хэмжээний тохирлын хохирол учирдаг ийм дүр зургууд бас байгаад байна л да. Ер нь зүгээр иргэдийн анхаарал болгоомж гэдэг дээр нь аваад үзэх юм бол хаахан хайхрамж алдаад өнөөдрийн их гамшигыг одоо өөрсдөд учруулад байна. За ер нь энэ иргэдийн анхаарал болгоомж гэдэг маань ердөө л бид хаана амьдарч чинь ямар үйл ажиллагаа явуулж чинь яаж ийн гэдэг дээр л ерөөсөө нэг бод төлөл дээр л нэг бодоод үзчихмээр юм шиг байна. Ерөөсөө л ингэхэд бидний өөрсдийн нэг тийм нэг суурин иргэншилд бас бүрэн гүйцэд сууж амжаагүй нүүдэлчин байдлаараа тэр ерөөсөө юугаа бас энэ суурин амьдралтай холбож чадаагүй байгааг л илэрэл байгаа байхгүй. Одоо ингээд байгууллага аж ахуйн нэгжүүдийн галын аюулгүй байдал хангагдаагүй байна л гэдэг энд мэдээж байгууллага аж ахуйн нэгжийн тэр үйл ажиллагаа явуулж орлого олж байгаа иргэд маань өөрсдийнхөө тэр аюулгүй байдал гэдэг юм дээр маш сайн анхаараач. Энийг хуулиар бол заагаад өгсөн байж байгаа.
одоо ганцхан галын аюул гэхгүй шүү дээ. Одоо гэмт хэрэг зөрчил одоо юу гэдэг хүнсний юм уу, эрүүл ахуйн гэх мэтийн аюул бүх л талын юмнуудаа харах хэрэгтэй болчих. За тэгээд дээр нь энэ иргэдэд олох боловсрол тийм ээ, энийг одоо бүр бага шатнаас нь тийм үү, бүр одоо боловсролын одоо сургууль цэцэрлэгийн үеэс нь одоо тэр олон математик одоо тоо физикийн томьёо өгөхөөсөө илүү хүн байх тийм үү. Тэгээд аюулгүй орчинд амьдрах энэ арга ухааны сурах талаар одоо боловсролын байгууллагууд маань бас хөтөлбөр юм өөрчлөөч гэж бас хэлмээр байгаа. Тэгжээж бид нар энэ боловсролыг олгоно гэхээс биш зүгээр шууд одоо юугаач мэдэхгүй байж байгаа л одоо тэр олон тооны томьёо цээжилсэн усуд маань бас амьдрал дээр гараад ингээд яа гэхэд бол тэр аюулгүй байдал одоо ямар байдал уу, ямар эрсдэл учрах уу гэдгийг бол тооцоод бол хүндрэлтэй мэдэхгүй тийм боловсрол нь олгодог болохоор байна. За тэгэхээр ийшээгээ хит ахлахад дөнгөж сая энэ хүүхдийн амь насыг аварсан албаагчид бол байгаа. Тэгэхээр тэдний төлөөлөлт бол зүйл сайн байна. Сайн байна. За сая бол маш богино хугацаанд ирж ажилласан байна. Нөхцөл байдал ямар байсан бэ? Яг тус гал дээр ирэхэд энэ 16 дугаар 6 давхарт гал гарч ирсэн дуулаар ирэхэд дотроо хүүхдтэй гэсэн мэдээлэл аваад 7 давхрын айлаас доош олсоор бууж тус айл руу ороод тэгээ хүүхдийг авч гарч ирсэн. Хүүхэд болохоор хүнжил дугуйр руу орсон орныхоо хөлний тэнд байжсэн. Ер нь одоо таны хувьд бол хэр олон жил ажиллаж байгаа вэ? Би одоо 13 жил ажиллаж байна. Таныг 13 жил ажиллахад маш олон удаагийн гамшиг эрсдэл бол тохиолж исэн баг. Энэ бүгдийг ингээд дүгнэлэхэд нөгөө хинэггүй байдал ч гэдэг юм уу, зам байдал ч юм уу те энэ дээрээс улбаатай эрсдлүүд ер нь юунаас үүдэлтэй вэ? Ер нь энтэй холбоотой гэж бас тайлбарлаж байна. Тий ер нь бол манай ард иргэд бол санамсар болгоомжгүй хинэггүй тийм байдлаас болж энэ гал гарах эрсдэл бол их гарч байгаа. Жохон за ингээл байж идэв яавал гэжтэйг орхио авчдаг нэг удаагийн тэр бодлоос үүдээд бас энэ эрсдэл. Тийм бас маш их гардаг байхгүй яг тиймэрхүү юмнаас болж одоо манай ард иргэдээс болж энэ манайх бол ингээд байгаа зүгээр үжидэг урдан зүгээр үжижсэн. Одоо бид нар галын явлаас урдсан сэргийлэх үзлэг шалгалт тэгэл явдаг байхгүй юу. Тэрүүгээр яаж байгаа за та нар одоо цахилгаан хэрэгслээ одоо яг ийм олон цахилгаан хэрэгслийг битээ ингээд давхардуул залгаж ийм ослын дээр чи ингэж гардгийг гээд ингээд хэлэхэд үгүй манайх бол тийм байхгүй урдан зүгээр үжижсэн манай тийм бол байхгүй. Яг тийм гэх мэт одоо иргэдүүд тийм тайлбар өгдөг. За баярлалаа амжилт хүсье танд. За баярлалаа. Бодит сурвалжлагыг танд хүргэж байна. Анхаарлаа хандуулж баярлалаа. Нийгэмд үүссэн, оршсон олон муу асуудал өрдөө хүн та бидний хандлагаас холбоотой. Мэдсээр байж чинэггүйтгэх нь магад их хэмжээний эрсдэл дагуулж байгаа нүнэн хүн бүр жижигхэн хандлагын өөрчлөлт гаргахад эрсдэл буурна. Хүний дац дэрснийг мэдсээр байж автобусанд гуйж суухгүй байх. 30 гаруй цаг ажилласан нэгэндээ үүргээ ногдуулж ажлаас хойш суухгүй байх нь. Харгалзах хөнгөө хүүхдээ орхих ёсгүй гэдгээ мэдсэн бол үлдээдэггүй байх нь. Хаа нэгтээ харгалзах хөнгөөр хүүхдээ зорчоолохгүй байх нь бидний ертөнцид үүсэх эрсдэл гарах охирлыг устгах таны хийж чадах ихний алхам. Эндээс цааш хувиа хичээхгүй байх нь, хурд хэтрүүлэхгүй байх нь, хуурамч бараа бүтээгдэхүүн борлуулахгүй байх нь бидний дунд гимгүү алхах олноос хорвоогоос хагацсах эрсдлийг бууруулах юмаа гэдгийг энэ удаагийн бодит байдалд оролцогчид хэлж байна. Нэвтрүүлгийн төгсгөлд бусдыг дийлдэг хүнийг хүчтэй, өөрийгөө дийлдэг хүнийг ухаантай гэж үзнэ гэж Күнзийн үгээр нэвтрүүлгийг өндөрлүүлье. Бодит байдал танд хүрлээ.